Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. За одоо та бүхэндээ хүүхдийн танин мэдэх чадварыг дээшлүүлэх, хэл яриаг хөгжүүлэхэд чиглэгдсэн дасгал даалгаврыг танилцуулъя гэж бодож байна. Энэхүү дасгал даалгавар маань бол зурагт ном хийх. Хичээл 3. Зурагт ном хийх аргачлал. За одоо ингээд Маралмаа дүүтэйгээ хамтдаа чиний нэр хэм блэ? Баянга. Баянга хэдэн настай вэ? 6. 6 настай. За оюун аян замын аяллаа тэмдэглэлээр номыг хийхэд их амархан. Энэ цаасыг одоор нь нуглаад нугалсан хэсгээрээ нийлүүлж тавьж агаад скотчор. За чи энэ аян замынхаа энэ зургийг сонгосон зургнуудаасаа эхлээд аль зургийг наамаар байна? Хамгийн ихнийхэн зураг аль вэ? За энэ зургийг наамаар авах нь. За багш нь наагаад өгье. За чи энэ зураг багштаа яриад өгдөө. Энэ яагаад энэ зургийг эхлээд наах болсон? Энэ ямар учиртай зураг вэ? За энэ зургийг яриад өг багштаа. Бид нэр электрон барааны дэлгүүрт очисон. Аамын зурагт сонирхож хараа анамын хөгжим тоглосон. Би тэр дунд нь бүжгэлж байсан. Би бас хөгжим тогломоор л байсан. Оо ямар гоё юм бэ. Электрон барааны дэлгүүр гэр бүлээр очисон биз дээ, тийм үү? За Бас ах ихтэйгээ очсон. Бүгдийг нийлүүлээд багш нь гэр бүлээрээ гэж биччихье. За багш нь гэр бүлээрээ электрон барааны дэлгүүрт очисон. Их хөгжим тоглож би бүжиглэж байсан гэж биччихлээ. За дараагийнхан зураг нь аль вэ? Дараагийнхан зураг. За энэ. За энэ зургийг багштаа ярьж өгнө шүү. Энэ ямар учиртай зураг байна? Тэгээд бид нэр тэндээсээ сур парк явсан. За. Анамын хурдан хөдөлдөг хайлан дээр сууя гэсэн. Тэгээд би бас суумаар байсан болохоор бас суудсан. Тэгээд анамын нинэж харин би болохоор жоохон айжсэн. За. Тэгээд парк яваад юунд дэр суусан гинэ? Энэ юу гинэ? Хурдан ирээдэг хайлан. Оо яа. Бид хоёр тэгээ хэдэн хоногийн дараа сэлэн явсан. Марлагч бид хоёр Сэдэнг аймаг явсан юм байна шүү дээ, тий? Бид нар яг өдрөө нохотойгоо хамт 6 ахвалсан. Харин нохой хэн гэдэг юм? Ими таран. За. Энэ яаж байгаа зураг юм? Юу болсон? Бид нэр сэлэнгт очиад цагаан сар болохыг бүтээгээд бид нэр цагаан сар болсон. Энэ цагаан сар болж байгаа юм уу? Цагаан сар мөн гэлөө? Наадам. Юу гэж юм? Наадам. Наадам биш үү те? Наадамд тэгээ бид нэр тэгээ наадам гээд өмсөх дээл байхгүй байсан болохоор хамтдаагаа авцсан. Тийм үү? Тэгээд ээж аюулсан дээлийн өмсөд би анагийн багтсан дээлийг Зөв. За. Тэгээд бид нэр тэр наадамныхан үзүүлж байгаа юмаа үзсэн. За. Тэгэхэд зүжигцэн хүнийг харсан. Тийм үү? Ямар гоё юм бэ? За энэ зураг багштаа яриад өгдөө. Тэгээд би морин цугтаа айзсан болохоор ээж маань зүгээр гээд морин цугуулсан. Тэгэхэд гоё айсан болохоор би айгаагүй. Морь суух гэж ярихгүй, морь унахад гэж яриа шүү. Заа юу. Багш нь засаа авчиж морь унахтаа айж байсан. Тэгэхэд ээж зүгээр гээд намайг зоригжуулсан юм байна, тийм ээ? суулгасан. Тэгээд чи өргөжлүүлээд дараа нь ингэж хийгээд ээж болно заа юу. Дараа чи өөрөө бичээ сурахаараа зэрэг анаашиг ингээ өөрөө бичдэг болно. Танай анаач ингээ өөрөө бичсэн шүү дээ, тий. Тэгээд чи өөрөө ингээ бичдэг болно шүү. За энэ удаа би чамд бичсэн. За би ингээ хурдан яаруу бичсэн чи дараа нь гоё болгож өөрөө бичиг сурахаараа зэрэг энэ номоо улам гоё засаж гоё болгож бичээрэй за. За одоо энэ дээр гоё нүүр хийнэ тий. Юу гэсэн нэр өгөх вэ номондоо? Миний төв.
Миний түүх гэснээр өгөх юм уу? За. Чиний нэр хэм бэ? Зохиолч хэм блэ? Зохиолч Уянга. За Уянга ингээд эхнийхээ том номын зохиолоо гаргалаа шүү дээ. Яаста гоё юм бэ? Одоо ингээд яриад чадна тийм ээ. Ямар гоё юм бэ? За чамд баяр хүргэе. Номтоос. Энэхүү номыг хүүхдүүд харилцан бие биендээ уншиж өгснөөрөө бие биенээсээ суралцахын төдийгүй өөрийнхөө үзэл бодол, санаа, сэтгэлдээ чөлөөтэй илэрхийлэх ийм чадварт суралцдаг давуу талтай.